За сайн байцгаана уу. За 2006 оны төгсөгч Шавдарчийн гэрэлтэд байна. За би 2006 оныг Арслын нараа буюу Наран цэцэг багшийн ангид төгсөж исэн. За манай нараа багш бол ер нь бол тийм зарчимч шудраг гэдгээр нь би бол тодорхойлж байна. Тийм. Манай нараа багш шудраг хүн бол ер нь одоо энэ ховорцсон болов гэж боддог. Би өөрөө бол сургуулаа төгснөөс хойш цагдаагийн ихтэйм сураад одоо ингээд Төмөг замрах цагдаагийн газрын мөдөн байцаагтаас дадлан мөдөгчийн ажил хийж байгаа. За энэ ажил мэргэжлтэй маань холбогдуулаад одоо үед бол яг манай багш шиг тийм шудраг хүн бол энэ маш хооруулж ийдийг бол өөрийнхөө биеэр болоод энэ ажил мэргэжлтэй холбогдуулаад мэдэрчээд байна л да. Тийм. Тэгээд ер нь бол манай нараа багшийн бид нар зааж сурч ирсэн зүйлүүдээс одоо миний амьдрал болоод ажил мэргэжлтэй маань бол дандаа холбогдож гинөө гэж би хардаг. Одоо энэ тухай бол өмнө ярьж байгаагүй. Гэхдээ ер нь дандаа дотор бодож явдаг байсан учраас одоо ингэ ярихад бол сайхан байна. Тэгээ багш нь бол биднийг 10 жил төгсөж байхад бүдгийнхэн зурагтай тийм дутагдал болоо сайн чанарыг илэрхийлсэн тийм 8 мөрт бичижсэнийг бол ерөөсөө мартдаггүй. Тэгээд тэрэн дээр бол миний дутагдлыг бол багш маань хийж өгсөн юм болоо гэж би бол хардیں۔ Тэрэн дээр бол намайг бол залхууг айлвал эрдэмтэн шүү гэж хэлсэн байт. Тэгэхээр яг тэр үг бол миний одоогийн цагдаагийн байгууллага 13 жил ажиллаж байгаа маань тууштай ажилласан маань бол энэ үгтэй бол шууд холбогдож чинь гэж би дотор бодож явдаг л да. Тэгээд багшийн маань энэ хийж ярьж ирсэн юмуд одоо бол мэддэг ойрхон байгаа нь бол тэгэхээр их сайхан байдаг. За ангийн багш Наран цэцэг багштай 2006 оны 10 ангийн төгсөгч таймт болноос багш нарын баярын алуун мэндийг хүргье. За мөн эрхийн сургуулийн нийт багш ажилчид мөн баярын мэндийг хүргэж байна. За 2006 оны төгсөгч Отгон сүрэн байна. Ангийн багш Наран цэцэг багшийн удирдлаганд ор төгссөн. Тэгээд багш нарын баярын мэндийг хүргье. Шав нарын мэнчилгээ үргэлжилсээр байна. Та хамгийн шилдэг шүү багшаа. Байна уу? За ажил тавлаг. За өнөөдөр бид 2006 оны 21-р төгсөлтийн багш Наран цэцэг багштай бас багш нарын баярын мэнд хүргэх гээд ингээд ажил дээр чинь зорж ирлээ. Гэд ирсэнд өөчлөөр багш. За багштай нэг мэдлэгээ дэвшил. За төрлөх сургуулийнхаа одоо нийт багш ажилчид одоо залуунаасаа бидрийнхээ одоо сургууль хүмүүжүүлэх ажилд одоо бидрийнхээ одоо хоёрын сэтгэлээр бас заавар зөвлөл өгчтэй анхан шатны бүх зүйлийг сургуулж одоо ажилласан багш нартай бүгдэнд нь баярлалаа. Та нараараа үргэлж бахархаж явдаг. Одоо халан гадна хайрын дотроо ч гэсэн дотроо байдаг бол дандаа багш нар байдаг юм байна. Тэгээд за манай анги удирдсан ангийн багш нараа багш маань бол биднийг бол байнга шудраг үгээр одоо хэлэх үгээ шууд хэлцдэг байсан. Тэр нь бол бид одоо хүүхдээс нь тусгаж авах жоохон тэмрхүү байсан ч гэсэн багш маань дандаа үнийг нүүрэн дээр нь хүүхдийг төвчлэн шууд одоо нөлөөлөх зөвгнүүдийг бол одоо хатуу хэлдэг байсан. Тэр үг нь одоо амьдрал дээр гарч ирээд багшийн маань бас үлгэр жишээ байдаг. Явдлууд бидэрт амьдрал дээр маш их тулгардаг. Тэгээ хайртай багштай бас багш нарын баярын мэнд хүргээд аз жаргал хамгийн сайн бахныг хүсье өрөөё. Танда хайртай шүү. Тэрори Жанках ажлаас гараад одоо цаг хугацаа давчив байгаа ч гэсэн нэгнийхээр амжид очих юмсан гэсэн ажил албаар бид тийм зорилготой явж байна. Жанкагийн ажлаас гараад одоо Жанкатгаа зөв Антверогоо явж байна. Тэгээд бусад найз нөхдийнхээ ажил албар руу очих хугацаа айгүй давчив байдаг. Ойлгороо манайх. Жанка одоо манай ангийн дарга Гантиогийн ажил руу одоо челленж нэгдээд одоо миний би одоо хүрэж өгөхөөр явж байна. Энэ жил хамгийн гоё шүү дээ одоо. Манай багштай бол маш их баярлж байгаа. За энэ манай ангийн дарга одоо
Мөсийн хууль зүйн сургууль сурж байгаа манай ангийн дарга Гантья гэдэг охин одоо энэ сурж байна. За сайн байна уу Гантья? За сурлага өндөр үү? Ажил төрлийн талаг сайн үстэй. Чиний ажил байна уу? Сайн. За. Өөрийнхөө талаар. За багшийн сургууль сурж байгаа. За ингээд багш нарын баяр болж байгаатай холбогдуулаад 2006 оны төгсөлт 21-р төгсөлтийн хамт олноос ангийн багш наран цэцэгтэй багш нарын баярын мэндийг дэвшүүлж байна. Инрэл хайрын номын өглөгч, эрдмийн ордны мэрэгэн зөвлөгч, цагаан сүшиг сэтгэлтэй, цаглашгүй их инрэлтэй, хүсэх алсын холих замын хүний төлөө мөнхийн бамбар, үгэн нүнэн үйлсэн нарийн ухаан төгс ачлалт багштай багш нарын баярын мэндийг дэвшүүлье. За ангийн багш нар цэцэгтэй үргэлж баярлж талархаж явдгаа илэрхийлмээр байна. Та бол бидний амьдралыг одоо гарыг ганцхан хөлийг дөрөнд төрүүлсэн ачтай сайхан буянтай багш шүү. Багшаараа бид нэр үргэлж бахархаж явдаг. Таны зааж өгсөн эрдэм сургаалын ач буйнаар тань шамнар нь бүгдээрээ сайн сайхан явдаг. Багшаагаа бид нэр мөнхөд хайрлаж явах болно. За сайн байна. За юу байна хаа ажилтаа болов. За юу яах гээд ангийн багштай бид нар мэдлэгээ дэвшүүлэх гээд. Мэдлэгээ дэвшүүлэх гээд энэ дэрэс нэг дуу багштай яах гээд ирж байгаа шүү. Тэ манай ангийнх. За манай эрхийн 10 жилийн одоо төлөх сургууль нь одоо 64 дахь жилдээ 66 дахь жилдээ одоо намартайгаа золгож байна. Манай одоо 21 дэх төгсөлт 2006 оны төгсөлт маань эрхийн энэ 66 жилийн түүхэнд одоо хамгийн шилдэг ангиар тодорсон байгаа. Энэ тодорох одоо тэг шалтгаан бол манай одоо наран цэцэг анги өдөрцсөн багшаас бол бүх юм шалтгаалдаг. Одоо манад сурлаг, спорт, урлаг тэ бүх төрлийн одоо аюулснууд одоо байдаг. Үүний дунд бол манай одоо тэ манай багш маань бидрийг одоо хүнийг одоо спорт, урлаг гэдэг одоо бүгдийг таниулж чадсан. Тэрийг бидрийг цаашаа хөгжүүлэхэд нь маш их дэм болж чадчихсан юм. Одоо харцсан байж чаддгараас маш их зааж өгсөн тийм ээ. Манангийн хүүгүүд бүгдээрээ спортын шилдэг бүр улсын аварга юм болиулаас улсын аварга болж ирсэн хүмүүс байна. Мөн манай анги дотроос ингээд сурлагаараа аймаг улсын олимпиадад төрүүлж тогтмол нөгөө амжилт гаргадаг байсан сурагчид бас байна. Мөн бүжигчин, дуучин гэж манай отгон сүрэнгээс ахуулаад бүгд авьяастай сурагчид энэ ангиас төрсэн байгаа. Энэ бүхний одоо үндэс суурь нь бидний ангийн багш, наран цэцэг багшийн маань ач гавьяа юм а гэдэгт бид нар бол бүрэн дүүрэн багталтайгаар хэлмээр байна. Тэгээ бид хэд танаараа үргэлж бахархаж хүндэлж явдаг шүү. Таны минь зааж сургасан бүхий л одоо ухаан сургаал тэр болгоныг бид нэр өдий хүртэл одоо амьдралдаа хэрэгжүүлж явдаг. Багштай хайртай шүү. За тэгээд өнөөдөр бид хүн цаг хугацааны хувьд бас ингээд хожуу мэдж багштай ингээд мэдлэгээ дэвшүүлж байгаа. Цаг хугацааны хувьд давчвал өнөөдөр ирж чадаагүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ бас бид нартэй өнөөдөр ингээд дэмжлэг тусалцаа үзүүлээд байж байгаа. Ангийн хамт олон гэж олон хүүхдүүд маань байгаа, олон сурагчид маань байгаа. Тэр бүгднийг маань сэтгэл яг энэ бид нартэй адилхан цуг явж байгаа юм шүү гэдгийг бас хэлэхэд бас зөв бахаа гэж бодож байна. Тэгээд ангийн хамт олонныхын зүгээс одоо ингээд энэ ч ингээд бид нартэй яриа өгөөд ингээд байхгүй байгаа ч гэсэн сэтгэл зүрхээрээ байгаа бас ангийн хамт олондоо баярлалаа гэж хэлээ. Тэр болгоны хүүхдүүдийнхээ өмнөөс багштай хайртай шүү гэж хэлээд амжилт хүсье багшаа. За ингээд бид нар багштай хайртай шүү гэж хэлмээр байна. Ой,
За цааш шүү. Нийтлэг хүний хэрэг